За тэгэхээр ангаагч төв гэж юм тийм үү. Тэгэхээр тодорхой хэмжээний одоо ангаах мөн одоо эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв байна гэж үзэгчид таны одоо энэ төвийн нэрээр тань ойлгож байгаа хаа. Тэгэхээр та бүхний явуулж байгаа үйл ажиллагааны талаараас манай телевизийн утсанд хандаж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ ангаагч төв яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Тодруулж ярьж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу таныг урьж байна. Тэгэхээр эхлээд нь төвөө бидэнд танилцуулаач. За та бүхэнд баярлалаа. Телевиз үзэгч олон түмэн ард түмэн бидний үйл ажиллагааг сонирхож байгаа явдал бол Монголын ард түмэн бас эрүүлжихийн төлөө өөрөө сэрж байгаагийн шинжээ. Энэ бол их чухал зүйл. Монголд орж ирээд 2 жил гаруйгаар 3 жил болж байна. Энэ хооронд бас маш олон хүн энэ ангаах үйл ажиллагааны ач холбогдол, хүн өөрөө сэрхийн ач холбогдлыг ойлгож байна. Энийг нэг жишээ хэлэхэд бидний одоо энэтхэг багш монголчуудын төлөө ажиллаж байгаа Арамаш гэж хүн сая ирээд хэдхэн хоногийн өмнө одоо Улаанбаатар Паласын их танхимд 3000 хүний лекц уншиж бясалгал хийх тохиолдолд мөн дараа нь сонгины дэнд болсон сургалтанд оролцсон хүмүүсийн байдлаас харахад бол үнэхээр монголчууд сэржээ гэдэг нь мэдэгдэж байна. 2 жил гаруй өмнө 3 жил шихуугийн өмнө анхны сургалтанд нэг 20 хэдэн хүн оролцож байсан бол саяын сургалтанд цоо шин тэгээд 70 гаруй хүн оролцож байх юм. Тэр сургалтанд жижигхэн 9 настай хүүхдээс эхлээд одоо 80 хүрэх насны ийм хүмүүсүүд хамрагдсан сайхан сургалт болгох. Тэгэхээр энэ зүйл тухай сонирхож байгаа нь бол зайлшгүй юм аа. За манай төвийн гол зорилго бол юу гэхээр зэрэг ерөөсөө хүмүүсүүдийг эрүүл сарвал амар амгалан аз жаргалтай сайн сайхан байхад нь туслах. Тэдэнд ямар байвал хүн одоо эрүүл байж болох вэ? Яаж одоо олсон зовлон зовөр өвчнөөсөө салах вэ? Хамгийн хялбар аргаар өвчин өнгөгөөс салах арга бол энгийн байд юм. Бид нар өвчнөөс айгаад ирээс жигтийн сүрхэн юм гэж боддог бол үнэхээр өвчнөөс салах энгийн аргаар тэгээд эм уухгүй, тариа хэлэхгүй, мэс ажилбар хутга шөв хэрэглүүлэхгүйгээр эдгэрэх энгийн арганд одоо сургах. Тэрнийг яаж хамгаалах вэ гэдгийг заахад ийм зорилготой ангаах төвлөдөө бас хүмүүсийг эмчилж ангааж байна. Энэ бол зөвхөн өвчтөе хүн зориулсэд биш. Эрүүл хүн ч гэсэн өөрийнхөө биеийг энергижүүлж, ухаан санаагаа сэргэлэн цаваа болгож, өөрөөр хэлэх юм бол зөвхөн одоо өвчтөе болсон би өвчнөөсөө салъя гэж манаараа очихоос гадна бидэнд хандаж өшөө одоо ямар сайхан юмнууд байна вэ? Яаж хүн гэр орноороо албан газраараа эрүүл сарвал байх вэ гэдгийг бид нараас суралцж байна. Энэ үл зөвхөн ганцхан манай төвч биш. Манай төрийн бус байгууллага, баярлалаа төрийн бус байгууллагын салбар 6-7 төв ажилдаг аа. Энд хийгдэж байгаа ажлуудаас одоо би ярих гэж хөдөлмөрчдийн саналын дагуу ярих гэж бодож байна. Тэгэхээр өвчин бол янз бүр байна. Нөгөө хүн чинь 400 гаруй төрлийн өвчнөр одоо өвддөг гэсэн судалгаа байгаад байгаа шүү дээ. Тийм үү. Тэгэхээр ер нь түгээмэл байгаа өвчлөлийн тухай хойлоо өнөө өглөө ярих нь зүйтэй ахаа гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл монголчуудын дунд бол зүрх судасны өвчил нэлээд дээгүр түгээмэл тархсан байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зүрх судасны өвчлөлийг жишээлбэл одоо эмгүүгээр тийм үү мэс ажилбаргүйгээр яаж ангаах боломж байна? Тэгэхээр энэ Монголд байгаа Монгол хүмүүсэд тусч байгаа өвчин зөөр бол олон янз байна. За хэд байдгийг бол би зүгээр сайн мэдчихгүй, мэдхийж хүсээгүй. Ямар ч байлаа гэсэн зүрх судасны өвчин бол их түгээмэл байна. Энэ баг хүмүүс бол зүрх өвчтэй гэж орж ирж байгаа. За тэгээд энэнийг ангаахад их хялбархан байгаа. Хүмүүс их гайхдаг. Зүрхний өвчин бол маш хүнд өвчин гэдэг. Маш олон төрөлтэй байдаг юм байна. Аргагүй хүний өөрийнх нь шин чанараас хамаарна. Тэгээ энэ эмчилгээг яаж хийдэм бэ гэвэл ерөөсөө их энгийн. Орон дор тухайн хүнийг хэвтүүллээ. Тэгээд тэр хүн өөрөө би энэ эмчилгээнд орсоор бүрэн төгс эдгэнэ гэсэн тийм бодолтой л байх хэрэгтэй. Тэгээ өөр юу ч бодохгүй. Ангаах ухааны зүгээс одоо ямар онош гарсан хамаа байхгүй. Барагшгүй та одоо ингээд өнөөдөр ингээд хараад өгчих гэж байж гэдэг юм уу? Эсвэл та одоо эмчилгээ байхгүй яв гэсэн байсан ч хамаа байхгүй. Хагалгаанд ор гэсэн. Хагалгаанд ор. Маргааш ор гэсэн, нөгөөдөр ор гэсэн, 3 хоноод ор гэсэн. Орох гэсэн чинь миний зүрх судасны зүгээс болохгүй гэсэн гээд ирдэг. Тэгээ энэний тийм ч байлаа гэсэн би эдгнээ энэ эмчилгээнд ороод эдгэх юм байна гэсэн тийм өөрийн ухамсартай л болох хэрэгтэй нэгдэг. Тэгээд энэ ангаахдаг энэ арга бол юу гэхтэй зэрэг өвчин бүхэн өөрөө үүсэхтэй хүний ухамсартаар тогтсон тусгалаас болдог. Тэр зовөр, шаналгаа, стресс юу гэдгийг тэр бүхнээс ухамсартаар бий болсноос болоод хүн өвддөг. Тэр нэг эдгэх арга нь мөн яг нь ухамсартаар өөрөө итгэл
бий болох хэрэгтэй юм аа. Би энэгээр одоо идэгнэ гэдэг. За тэрийг эдгэхдээ яг хөглөр одоо орондоор тухайн хүнийг хэвдүүллээ. 27 минутаас нэг за дээдл нэг цагийн хэмжээнд хэвдээл тэр хооронд таны бүх өвчнийг оншилж үзээд тэгээд өвчнийг татаж аваад оронд нь байгалийн цэвэр энергийг өгөөд тэгээ босоод ирдэг. Тэгэхээр энэ ямар учиртай юм гэхээр зэрэг тухайн хүн өөрөө эдгэрдэг. Бид нар эдгэрх нөхцөлийг хангаж өгдөг. За энэ талаар бол түрүү бас нэвтрүүлгээр ярьж ирсэн. Гэхдээ өнөөдөр жаахан дэлгэрэнгүй яри хөдөлмөрчд нэгэнд хэлж байгаа учраас та яагаад зүрхний эмчилж явахад бүх өвчин гэж ярьж байна гэж хэлэх юм л да. Тэгэхээр хүнийг цогцоор нэмжитнэ гэдэг бол хамгийн сайхан зүйл. Зүрх өвчтэйгээд орж ирсэн хүн босоо явахдаа бусад тэр өөрийнхөө мэдсэн мэдээгүй бүх өвчнөөс үндсэндээ салчнаа. Тэгээ энийг салгахдаа яагаад салчиж байгаа юм гэхдээ зэрэг тэр энергийг хүний биеинд махан биеинд байдаг 7 хүрд байна. Тэр 7 хүрдний энергийг бүгдийг дүүргээд өгтөө зэрэг хүн ер нь аяндаа тэр энерги нь дүүрээд ирэхээр өвчнөөсөө салаад эхэлдэг. Тэрнээс гадна тухайн эмчилгээ хийх үед таны зүрхэнд ямар зовёр байгаа вэ? Судсан нарийсцсан юм уу, тасарцсан юм уу? Эсвэл бол одоо бүдүүсцсэн юм уу, тийм ээ? Зүрхний чинь их олон юунууд байгаа шүү дээ. Одоо 2 хавдал, 2 одоо тосгорч гэдэг юм уу, тийм ээ? Энэ бүхэнд цааш нь одоо маш олон судсууд байгаа. Гадна талын булчингийн судсууч гэдэг юм уу, дотор талын артерийн вений судсууд. Энэ бүхэнд нь нарийсцнийг бүдүүн болгоод, бүдүүсцнийг нарийсгаад, түгжирснийг одоо онгойлгоод ингээд өгж байгаа маа. Тэгэхээр зэрэг тэр хүн бол босоход зүрхний ямар ч зөөргөө болоод осоод ирэх. Гэтэл зүрх нь өвддөг хүний хөл нь өвдөж болно. Зүрх нь өвддөг хүний уушг нь өвдөж болно. Тэрийг хүн мэдрээгүй байж болно. Тэрнийг бүгдийг ингээд цогцоор нь амжилчдаг. Манай ангаах хонд ядгүй зүрх өвчтэй хүний зүрхэнд нь л эмчилгээ хийн баг. Тэгээ миний ойлголцоо зүгээр бусдаг хийдэг л байх л да. Зүрхэнд нэмчилгээ хийгээл тариа хийгээл эм уугаал эсвэл бол одоо өөр шаргалгаа марлага хийх зэсгээр байна. Бид нар бол яах нь зүрх гэж орж ирсэн хүний бүх биеийг цогцоор нэмчилдэг ийм эмчилгээний төрөл байгаа маа. Энэ тэгтээ шинээр өвссөн зүйл биш. Монголын ард түмэн эрдэдүүгийг бидний өвөг дээдс дээр үед мэдчихсэн. Энийг мэдж яагаад өөрсдөө энийг урьдчилж чадчихдаг байсан байх. Муу юм боддгоо, муухай юм ярьдгоо, өвдлөө хавдлаа гэж юу баг хэлдэггүй байсан. Эрүүл хоол унд ууждаг, эрүүл агаараар амьсгалдаг. Сайхан хөдөлмөр хийж исэн ерөөсөн. Тэр мал аж ахуй бидний энэ уламжлалт хөдөлмөр гэдэг чинь хүн дээрээс хор нөлөөгөө морь ундаг гэх юм чинь. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол энэ өвчний төрөл их олон болж жишээлбэл зүрхний өвчний энэ төрөл бол маш олон юмнаас шалтгаалж байгаа. Бидний хэрэгэлдэг гар утас телевизэр тийм ээ. Үздэг телевизэр гар утас юу гэдгийг компьютер энэ хүнээс зүрхэнд эерэг одоо биш сөрөг энерги ирснээс болж одоо зүрх өвчлж явах жишээтэй. За энүүнтэй холбогдуулаад хэлэхэд одоо ямар багаж хэрэгэлдэг юм бэ гэвэл энэ багажнууд бол маш олон янзаа. Би бас энийг одоо дурдаад хэлье гэж бодож байна л да. Одоо энэ диск гэдэг энэ зүйл байгаа. Энэ бол одоо хэдэн төрлийн зэрэгтэй. Энэ бол одоо 12-ын үзэг гэж ярьж байгаа. Энэ 12-ын үзгийг хүний биеийн дээр ингээд тавихад л энэ хүний биеийн дотор байсан тэр өвчин зөөрүүд гадагшаа ингээд гардаг. Тэгээд энэ дискнүүд бол хүн өөрөө аваад өөрийнхөө гэр оронд ах トゥ төрс саданд хэрэгжилж болно. Зөвхөн бид заавал энийг хэрэглээд байх шаардлага. Энийг бол одоо худалдаж авч чөлөөтэй насан туршдаа үе уламжлан хэрэгжилж болно. Энэ бол одоо өөрөө ямар нэгэн халдвар авдаг учраас энэ айх юм байхгүй. За энийг авсан тохиолдолд яаж хэрэглэх вэ гэдгийг бол бид зааж өгч болох юм. Бүр энэ 12-ын мөртлөө хүүхдэд зориулсан ч юм уу янз бүрийн жижиг сажигхан одоо эргэтнүүдэд зориулсан юм юу. Жишээлбэл нүдэн дээр ингээд тавьхад нүдний таны нүдэн дээр байгаа өвчин байхгүй болох шээ. Цэвэрлэгдэнэ. Толгойдоор энийг ингээд тавихтай зэрэг таны толгой форматлагдана. Бид нар одоо компьютероор чиг форматлна гэж ярьж байгаа шүү дээ. Компьютер маань нэг тодорхой сайн компьютер бол цэвэр хэрэглэж чадах юм бол нэлээд удаан хугацаатай. Тааруухан шиг вирустэй газар хэрэглээд байх юм бол компьютер маань ерөөс огт ажилтгаа байж байгаа. Тэрнтэй адилхан бид нарын толгой энэ эдээс бидний энэ бодол санаа бол одоо компьютерийн адил форматлахаар болчиход байгаа. Энийг форматлчихтай зэрэг хүний толгой ингээд юу ч бодохгүй сайхан болохоор эвэрүүл савсар болдог. Ядрах юм байхгүй болдог. Унтаж чаддаг болдог. Бодол нь сайжирдаг. Өөрөөр эрүүл сар бол бодолтой зөв шийдвэр гаргах жишээтэй ийм юмнууд болдог байх юм. Тэгээ энэ жижигхэн хөөрхөн энэ юуг аваад одоо хүүхэдтэй, том хүнтэй хэнд ч хэрэгж болох ийм жишээтэй байх юм. Ийм зүйлүүдийг одоо ярьж болно. Тэгээд энэ хүж гэж бид нар нэрлэдэг. Хоёр ийм хар савтай байдаг. Ингээд нэг хос болдог. Энэ хүжийг хэрэгэлсээр яадаг хөхтэй зэрэг ерөөсөн хүний 5 тарих 7 болчихыг иж үрэн сэрэж байгаа. Манай хүмүүс ярьдаг. Гэхдээ одоо хүжигээ дээрхтэй зэрэг шатаад юм уу яад ингээд хүмүүс асуугаад байдаг.
Энэ бол шатаадаг биш үнэрлдэг. Үнэрлэхдээ л ерөөсөө эндээ 30 секунд, энэ дээрээ 30 секунд, энэ хоёр дараа 30 секунд, энэ одоо булчирхай дараа 30 секунд, төвөнгө дээр 30 секунд тавихад тэр тухайн хүний 5 тарих 7 булчирхай сэрээд хүний биед байж ирсэн бүх сөрөг энергиуд одоо зайлж явах шээ. Ийм чухал зүйлүүд байгаамаа. Ямар учиртай юм бэ? Өөрөөр хэлбэл зүгээр ингээд нэг үнэрлдэг зүйлийг зүгээр нэг дискээр одоо жишээлбэл ангаах ухааны үйл ажиллагаа явуулаад байна гэдэг ч юм уу те. Аль эсвэл одоо хүмүүс зүгээр худалдаж аваад ингээд иймэрхүү юмар өөрөгийн эмчлэн гэдэг чинь жоохон ихтгэл үнэмшүүлгүй байж магадгүй. Технологи нууц нь юу вэ? Тэгэхээр энэ үнэхээр тийм байгаа. Хүмүүс бодоод ерөөсөө ойлгохгүй юм заримдаа. Эмчилгээ хийгээл гараад ирэхдээ зэрэг саягүй юм чинь нэр ийм сони юм байсан шүү дээ. Миний тийм зовоороос ингээ алга болчихсон. Хэвтгэхээс өмнө сууч чадахгүй, зогсож чадахгүй, амьсц гадаад ингээд би шатаар гарч ирэх гэж зовлоо гэсэн хүн л хэвтэл 27 минутын дараа зүгээр болчихж байгаа. Гайхамшигтай. Энэ юунд байгаа юм гэхдээ зэрэг зөвхөн энэ багжийг хийсэн тэр технологитой байгаа юм. Энэ MEP технологи гэж ярьж байгаа. Энэ дээр одоо MEP технологи гэдэг Арамаш гэж тэр хүн одоо зохиож бүтээсэн ийм багж, ийм зүйл. Энэ бол өөрөө юу гэхтэй зэрэг MEP гэдэг нь юу гэсэн үг гэхтэй зэрэг хүн хоёр ухамсартай. Далд ухамсар, ил ухамсар. Бид ил ухамсараа хэрэгэлдэг. Ил ухамсараа хэрэгэлж байгаа бол бараг буцаа явж байсан биз дээ. Гэтэл энүүгээр яадаг гэхтэй зэрэг хүний талт ухамсарын сэрээж байгаа юм. Далд ухамсар сэрэн гэдэг нь юу гэсэн үг? Бидний ухамсарын бараг 97% нь бидний далд ухамсар байсан. Энийг сэрхээрээ зэрэг ерөөсөн хүн чинь гэгэнтэн болно. Оноо их мундаг юм мэддэг болно, мэдэрдэг болно. Бид чинь ингэж ярьдаг шүү дээ. Ерөөсөн за энэ хувилгаан хүн байгаа их мундаг гэл. Энэ тийм далдымыг хардаг гэл. Энэ юу гэхээр тэр далд ухамсараас ирсэн хүн байгаа. Ер нь бол бурхан хүнийг бүтээхдээ ерөөсөө бүгдийн тэр далд ухамсараас сэрэх чадвартай хийцэн байт юм. Гэтэл тэрийг бид нар сэрэж чаддаг. Сэрээдэг арга нь энэ юмар одоо сэрэж байгаа. Тэгээд далд ухамсараас сэрээд ирэхээр зэрэг хүн чинь ингээд хөвтөж явахдаа өөрийнхөө нүдийг анчаад байж явахдаа дотоод бүх хэрэгтнээ харна. Жишээлбэл таны зүрх өвчтөд эмчилж ял гэсэн бол та зүрхээ хардаа гэхдээ зэрэг хараад миний зүрх нь тийм хард цаг байна, тийм зураас байна гэж ингэж хэлж байгаа. Тэгээд бусад бүх хэрэгтнүүдийг адилхан харна. Хөлөө уртгойг нэг харна. Тэгээд одоо хоолойд өвчин зөөрөөд харна гихчээд. Тэр бүхнийг энэгээр яад энэ цэвэрлж байгаа юм. Тэр муу бүх өвчнүүд эндээс энэ зүйлээр одоо арилна. Татаад авчна гэсэн үг. Өшөөнөг татаж авдаг юм бол юу байдг вэ гэхтэй зэрэг үзэг. Бидний одоо тэр хэрэгэлдэг өвчнийг татаж авдаг үзэг бай. Энэ мөн одоо хэдэн зэрэгтэй 8-аас 12 зэрэглэлтэй төвшөнтэй. Энэ үзгийг барилаа тухайн хүний зүрхэн дээр ингээ эргүүллээ нар зөв эргүүлээ татхтал тэр үзэг зүрхэнд байсан өвчнийг бүгдийг татж аваад оронд нь байгалийн цэвэр энерги өгчөж байгаа юм. Энэ үзгийг хүмүүс одоо их худалдаж авч байгаа л да. Тэгээ яаж хэрэглэх вэ гэдэг одоо зөв хэрэглэмээр байна. Кофе хутгаж байгаа шиг ингэж хутгахгүй та гараа ингээ цаахан юугаараа тохоогоор эргүүлээл ингээл эргүүлэх юм. Тэгтээ зэрэг таны тэр биеинд байсан өвчин гаргал авчдаг. Оронд нь аваач байгалийн цэвэр энерги өгч юм. Тэгэхээр энэ эмчилгээний гол агуулга ягаад ийм одоо амархан ягаад байгаа гэхээр энэ MEP технологи суулгасан энэ багажнууд энэ олон бүтээгдэхүүнүүд бүгд гэрлийн хурдыг 20-оос 60 дахин үржүүлсэн тийм хурдаар хүний биед үйлчилж байгаа. Бид далийн цэцгэнд хүмүүс сууж өөрийнхөө биегээр үйлчлэх нь 7-оос 14 хоног суудаг. Тэгвэл энэ 27 минутанд л таны тэр далийн цэцгэнд суудаг хугацааг л тавчлаад хийчих нэ шүү дээ. Ийм учиртай. Тэгэхээр би өвчин нэг бүрээр танаас асуухын оронд багаж нэг бүрийн ач холбогдлыг асуусан нь илүү дээр юм байна. Эхлээд нь би зүрх судасны өвчлөлийн тухай асуусан чинь та ганцхан зүрх судас биш хүний бие махбодыг цогцоор нэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл үе мөчний өвчтэй байсан мэдсэн мдээгүй бусад өвчнүүдийг эмчлэх боломжтой гэж хэлж байгаа учраас би таны боломжийг үзэгчд гаргаж хэлвэл илүү зүгээр байна гэж бодож байна. Тэгэхээр энэ зис цагиргууд байж байна л да төрөл бүрийн тийм үү 3 давхрагтай байна 1 давхрагтай байна 3 давхрагтай ирнэ арай жижигхэн байна тийм үү энэ ямар үйлчилгээ үзүүлэх хийдв. Тэгэхээр энэ хүний биед бол зис маш их ач холбогдолтой гэдгийг хүмүүс мэддэг уншсан үзсэн харсан байдаг. Манай монголчууд хуучин дээр үед аяг тавг домбо сав бүхэн зис байсан. Одоо бүгд хөнгөн цагаан болсон. Тэгэхээр энэ зис бол хүний биед маш их ач холбогдолтой. Дээр нь энэ зэсэн дээр MEP технологи суулгаж гисэн. Тэр армаш багш. Тэгэхээр энэ яадаг байна вэ гэхээр нэгдүгээр зэсний үйлчлэгээ сайн. Дээр нь аваачаад тэр MEP технологи суулгажлаар хүний өвчнийг маш түргэн хугацаанд өөрөөс нь гаргана гэсэн. За энэ нэг дан зэс эндээ жижигхэн энэ цагирэг эндээ нэг жоохон амтай.
Энэгээр юу эмчлэх вэ хүний маш нарийн эрхтнүүдийг жишээлбэл нүдийг эмчлэх ч юм уу тийм ээ, чихийг эмчлэх ч юм уу гэх мэтлэнгээр ингэж эмчилгээ хийж болдог байх жишээ. Тэгэхээр энэ зэснүүд өөрөө агуу их хүчин чадалтай, тэрийг ангаах чадвартай. За энэ жижигхэн ийм хөөрхөн цагирэг байгаа юм. Хуруунд таардаг. Энэ цагиргийг л аваачаал одоо өөрийнхөө биеийг ангаа гэвэл нэг настанд ч байж болно, нэг хүүхэд ч байж болно, жирийн одоо залуу 5 хүн ч байж болно. Хуруунуудаа ингээл 9-9 удаа оруулаад нар зөв тойруулаад ингээл хийгээл дараа нь ингээл алган дараа мөн 9-9 удаа, ардаар нь 9-9 удаа, дараа нь ингээд 9-9 эргүүлэхдээ таны бүх эрхтэнд үйлчлэн. Таны бүх үеийн өвчин зовөр байд юм бол тэр ялаашиж хөөгдөж гарна гэх жишээт. Ийм бүгд онцлогтой. За энэ том зэсээр бол одоо энийг гайхамшигтай зүйлний өгөхөөр эмчилгээ хийдэг энэ багаж. А нөгөө талаар энэ бол одоо бид өөрийнхөө дад ухамсарыг сэрээсний дараагаар өөрийнхөө зорилготой бүхнийг хэрэгжүүлж болно нөхөр. Та дээрээ ингэж бодлоо өөрийнхөө дад ухамсарыг сэрээсэн тохиолдол өөрийнхөө хүссэн газар очиж болно. Америкт байгаа хүүгэн харъя гэвэл та ингэж сууж байгаа л өөрийнхөө бодлыг шилжүүлээл тэгээд энэгээр одоо тэр Америкт байгаа хүүгийнхээ бүх байдлыг харж болох шишээт. Харагддаггүй. Харагдана. Одоо энэ зүйлийг бол хичээл сургалтанд суусны дараагаар өөрөө бүрэн цэвэрлэгдсэний дараагаар энэ хүмүүс хийж чаддаг болох юм. Тэгэхээр бидний тухайд багш маань хичээл заахтаа ерөөсөө бидэнд эмчилгээг ингэж хийдэг, тэгж хийдэг гэж бараг хэлэхгүй. Тухайн хүмүүсүүдийг ингэж цэвэрлждэг. Өөрөө л өвчнөөс нь, завиураас нь салгадаг. Эв эрүүлж хүнийг эмчилдэг биш үү хүн чинь. Түүнээс биш өөрөө одоо завиуртай байж хүн эмчилнэ гэж ерөөсөө байхгүй. Учир юу гэхдээ зэрэг тухайн хүний сүнстэй харилцаад тухайн хүний зүрх сүнс махан биетэй хамтарч уг эмчилгээ хийдэг ийм учиртай. Сүнстэй харьцсан гэхээр энэ нөхөрч одоо юу ярих гэж байна гэж магадгүй. Бид ер нь өөрийнхөө биед ихээхэн хайр халамжтай ханддаг баймаар байна. Өөрийнхөө дотоодыг нээж, өөртөө одоо хайртай гэж хэлж чаддаг, өөрийнхөө бүх сайн сайхныг өргөж бодож хэлж чаддаг, өөрийгөө хизээч муулдаг байх хэрэгтэй юм. Ууч манай Монголын дээдсүүд тэгж ийсэн ба шүү дээ. Гэтэл одоо ерөөсөө өөрийгөө хараа би юу ч чаддаггүй, би чадахгүй гэл. Би тарган. Би одоо ерөөсөө юм муухайч гэдэг. Тэр энэ бол одоо буруу. Тэгэхээр энэ эмчилгээний үндэс бол өгөхөр өөрийгөө магтаж сайшаах, өөрийгөө одоо хүчрэхийг гайх хэрэгтэй. Хүн ингээл дад ухамсараа сэргээл зүрхэндээ ороод дотоод ертөнцөө нээгээд ирэхдээ зэрэг хүний дотор зүрхэн дотор агуу их хүч чадал авьяас нөөц бололцоо байдгийг бол нээж хардаг. Тэрийг яах вэ гэхээр зэрэг бусдаас ирэх биш өөрөөсөө ирэх нь шүү дээ. Ийм учраас. Нөгөө монголчууд сайхан юм яар өөрийгөө баярлуулж, өөрийгөө мэлааж, заяа нь баярлна гэж хэлдэг. Яг энэ ухагтхан байх нь шүү дээ. Одоо энэ гайхамшигтай энэ зүйл Монголд нэвтрээ жил гаруй болоход үнэхээр Монголын ард түмнийг сэрээж байна. Би нэг зүйлийг одоо хэлье гэж бодох юм. Манай монголчууд ч бас нэлээд тийм эртдэггүйгийн ухаантай ард түмэн. Өшөөраас энэ тэнгэртэйгээ холбогддог, газраас энерги, тэнгэрээдээ дамжуул, тэнгэрээс энерги аваад ингээд бүхнийг мэдж идэг. Энэ бүхэн монголчууд байна. Гэтэл мөн ийм ярьдаг. За нэг газар тусны хорлолч болсон юм уу эсвэл одоо нэг юм болчихжээ. За лам хуурга одоо мэддэг чаддаг усудаас асуудаг. Гэтэл тийм юм байна. Гэтэл энийг цэвэрлдэг юм хийж гисэн. Манай хүмүүс. Энэ эмчилгээнд ч байна. Бид нарын одоо хэвтүүлж эмчилдэг орон дор энэ одоо пирамид гэдэг энэ зүйлийг тавьчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ зүйл бол 90 м, 100 м-т цэвэрлэгээ хийдэг. Тухайн хүний бүх өвчин зөөврийг хөөж гаргах нь шүү дээ. Энэ пирамидыг гэр орондоо тавь барьж байгаа барилгынхаа доод цойронд тавьчих юм бол таны тэр барилгын дотор ямар нэгэн муу нөлөөлөл гадны юм болон тийм ээ газар усны одоо юу гэж яхаа хувцсуугаар юм бол лус авдгийн ч юм уу тийм үү. Одоо хорлол ирэхгүй. Энэ одоо ингээ албан газрууд барилга их барьдаг газрууд худалдаж аваад тавих юм уу? Одоо хуваараа байш марж байгаа хүн худалдаж аваад тавиуд танд маш их ач холбогдолтой ийм зүйл байна. За эмчилгээний гурим ярьж байгаа учраас энийг эмчилгээнд хэрэглэхдээ бид нар ерөөсөө л оронд орнол тавьчих. Тэгэл тэн дээр хэвдсэн тэр тухайн хүн бол тэгэл өөрийнх нь өвчнийг ингээд хөөгөр гаргачихна. Дяа гэдэг юм байгаа л да. Энэ байшин дотор дяа тавьчихмаар байгаа байхгүй юу? Нэгдүгээрт энэ олон цахилгаан хоног төхөөрөмжүүдийн электрон үүлийг хөөж гаргана. Хоёрдугаарт гаднаас янз бүрийн хөлсүүд орж ирнэ шүү дээ. Нэвтрүүлэх хийн бичлэг хийдэг нэгээд. Тэр хүн тэрвээ ямар нэгэн сөрөг энерги байх юм бол тэрний доор нь хөөгөл гаргачихна. Ийм байх. Нэгдүгээр цэвэрлэн, хоёрдугаар хамгаална. Ийм үйлчилгээтэй байх нь.
Ер нь одоо сүүлийн үед хүний энергийн тухай их ярьдаг болчихж л тэ нөгөө энерги сайтай хүн энергитэй яриа гэдэг энергитэй одоо хоол хүнс гэж ярьдаг тийм үү тухайлбал одоо нутгаасаа ирсэн одоо идэж уушиг бид нар бас хүндлэн дээдлэж гэр бүлийнхэн бүх хүмүүст түгээж амсуулахыг хичээдэг л дээ энэ л бол цаад утгаараа бас энерги л байгаад ах шиг байна тийм үү. Тэгэхээр энэ хүний энергийг хэмждэг хэрэгсэл гэж ер нь байд юм уу? Хүний энергийг их хялбархан хэмжиж болно. Хүн өөрөө хоёр биетэй. Бидний энэ харагдаж байгаа 5 м хөвтэй байдаг махан бие. Дээрээ 7 хүрдтэй. Энэ махан бие. Би энийг зургийг харуулъя одоо харагдах нь уу? Энэ зургандаар энэ хүний биений бүтэц байж байгаа. Ингээд одоо махан бие энэ байж байна. Тийм ээ? Энэ махан бие энэ байж байна. За дээр нь гадна талд нь бидний далд бие юу? Бид далд бие ер нь баг мэддэг үү? Тэгэхээр далд биеинд юу ордог хөхтэй зэрэг нэгдүгürt гэрлэн бүрхүүл гэж яриад байгаа гэрлэн бие. Нөгөө аавра. Манайхан аавраа гэж яриа сурцсан. Энэ бол гэрлэн бие л дээ. Энэ нэгэнд гэрэл байгаа бол энергийн бие бас байна. Тэрний гадна талаар бидний ухамсарын бие байгаа юм. Тэгэхээр энэ далд биеийг бид нар цэвэр ариун тунгалаг байлгах ёстой. Тэгэхээр нэгэнд энерги байгаа бол бид энергийг л уншичихдээ. Энергийг уншихдаа маш энгийн. Юугаар унших вэ гэхээр зэрэг дүүжингээр кодолцсон дүүжингээр ингэж барьж байгаа л энергийн дээр нь асуулт тавиад энерги дээр одоо тэр энерги өөрөөс нь ялгарч байгаа энерги дээр тэр хүний бүх мэдээлэл байна. Сайн муу болоод сайхан муухай бодож байгаа юм хүртэл тэнд явж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд дүүжингээр уншаад бид нар даралт гэхэд одоо заавал аппарат барихгүйгээр энэ хүний даралт хэд вэ гэж үзчих жишээтэй. Энийг хийхэд бол тийм хүнд биш, амархан, сурахад амархан бүх хүн дүүжинтэй байж болно. Энэ бол ерөөсөө тийм асуудал биш. Энэ 7 хүрдний зураг энд байж байна. Энэ бол эмчилгээний үед одоо бид нар энэ хүрднүүдийг л энергиээр дүүргэж байгаа юм л да. За юм байна. За онцлогооны тухай асуудал өөрөө асуусан учраас нэг ийм багаж байгаа маа. Энэ бол одоо маш энгийн, тэгтээ гайхамшигтай. Энэ миний гарт хүрэхгүй ийм одоо хамааралгүй хийгдсэн. Хөдөлгөөнтэй. Тэгээ энэ багажаар одоо хүний өвчин зөөр асуудлуудыг одоо оншилж байгаа. Тэгэхээр энэ онцлогоо хийхэд яаж хийдэг вэ гэхээр зүгээр ингээл тэр тухайн сууж байгаа хүн жишээлбэл та одоо ингээд өөрийнхөө бодож байгаа асуулт авах гэсэн юм эндээс асуун. Асуулаа. Хэрвээ одоо би жишээлбэл яах юм? Америк явж чадах уу гэдээ асуух юм байна л бодох юм байна. Наад мэддэхгүй шүү дээ. Тэгэхэд та Америк явах бол явнаа гэж хэлж явах шүү дээ. Хүн одоо таныг ямар нэгэн хүнд өвчтөе хүн байна гэж хэлье гэж бодъё л да. Тэр нийгэм удлаа мөг асуухад л хэрвээ тэр ингээ хөдлөхгүй байж энэ ингээ хөдлөхгүй байж би тийм өвчнгүй юм байна шүү дээ. Худлаа юм байна гэж бодох шүү дээ. Тэгэхээр энүүгээр анхандаа бид нар яах вэ гэхээр онцлогоог бол бидний нэмжлэгээний эхэнд хийдэггүй юм. Ерөөсөө энергийн төвшингийн үзэл зүрхийг кодлол тэгэл болцдог. Тэгээд дараа нь амжилттай зэрэг за мөнгө чиргал одоо энэ эмчилгээнд орох юм зүрх нь өвчтөй байсан уу? Гэтэ зэрэг байсан гэдэг ингэж байна шүү дээ. Одоо эмчилгээний дараагаар зүрх нь өвчтөй байна нөхөр манай нөхөр салахгүй байх юм байна. Тэгэхээр миний өвч арилжээ гэсэн. Ийм маягаар энэ бол одоо онцлогоог төгс төгөлдөр хийж байгаа ийм зүйл. Энэгээр онцлогооч хийж болно, өөрийнхөө одоо хэрэгтэй зүйлийг асууж нотлуулж болно. Тэгэхээр та бол сая жинкнээс асуусан уу те? Жинкнээс асаагүй. Би зүгээр одоо үзэгчд сургалтын журмаар үзэгчд танилцуулах журмаар ярьж байгаа хэрэг. Тэр хүмүүсийн хэрвээ өөрийнхөө одоо байгаль дэлхийд лус савдаг, тийм үү? Од гаргсын нөлөөлөл байна уугүй юу? Гэхдээ манайд одоо нэг л амтан точигноод байх байшин дотор мань юм орчиж юу яаж вэ гэх юм хүн бодоо яваад байдаг байхгүй. Тэгээд тэрийг ирээд ингээд эндээс өөрөө асуугаад ингээд нотлоочих болно. Энийг бол одоо бүр 30 хэдэн төрлийн байдлаар тэрнээс ч илүү олон төрлөөр одоо хүний амьдралын бүх юмнуудыг шийдэж өгч болно. Тийм байх. Та бүхэнд байгууллага хамт олныг үр ашигтай ажилуулах, хүн нэг бүрийг бас одоо тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажилуулах тийм хэрэгсэл байдаг гэсэн тэрийг надад тайлбарлаж. Энэ одоо их чухал асуулт байгаамаа. Энэ Монгол хүн өөрөө эрүүл сурвал өвчин зовлонгүй амар амгалан сайхан болохын зэрэгцээ гэр орноороо амгалан тайван. Гэр орноороо ажиллах бүтэмжтэй. Гэр орноороо өвчин зовөөргөө болох асуудал чухал байна. Гэр орноороо сайхан болохтой зэрэг улс орн маань болох хэрэгтэй болно. Улс орн болохоос өмнө байгуулгаар. Жишээлбэл TV5 энэ олон сайхан ард түмэн хүмүүс ажилладаг гэсэн инженер техникийн бүгд энэ дээр ерөөс нэг хүн шиг нэгдэнс натай ажил нь бүтэмжтэй. Ястаа хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтдэг болох хэрэгтэй. Тэгсний дараагаар гудамжинд тэгээ Монгол улс Улаанбаатар тэгээд Монгол улстай яраа. Ийм байх юмыг энд хийсэн байна. За жишээлбэл таны сая асуусан
хувь хүнийг одоо карт гэж байна л да. Энэ картанд дараа хүний бүх мэдээллийг бичсэн. Тэгвэл яг хөөр энэ дээр одоо хүний 10 хорооны хээг авлаа, нэрийг бичлээ, Монгол улс гэж бичлээ. Тэгэл энэ зүйлийг одоо кодлоод зургийг наагаад тэгээ энэ дээр ингээд бүх одоо хүнд байдаг мэдээлэл. Аз жаргал сайн сайхан эрүүл ингээ өвчин зовлон тийм ээ. Боловсрол юу байдгийг одоо гэрлэлт мэрлэлт хүүхэд үр хүүхэд гэр бүгдийн ажил алба бичлээ. Энэ дээр ингээ бичээд байгаа англиар. Тэгээ одоо сүнслэг байдал ч гэдэг юм. Дөрвөн төвшөнд нь таныг сайн сайхан болгоно. Энийг бичлээ та аваачаад зүүчнэ. Ингээд зүүчлээ та өглөө би чинь яхаа өвгөрөхөд байж болох юм. Хэрвээ тэгвэл яг энийг та биендээ барьлаа хэдэн минут суулаа тэгэл та зүгээр. Өглөө усаа явахдаа одоо өнөөдөр би нэг тийм чухал ажилтаа эсвэл 7 хоногийн дараа тийм ажилтаа эндээ хэллээ надад туслаарай гэдэг ярьж. Тэгэхээр зэрэг танд үйлчлэн та эрүүл бай. Энийг ингээ зүүчнэ. Энэ энергитэй, энэ гайхамшигтай. Ийм зүйл байдаг. Тэгэхээр энд нэг юм нь юу гэхтэй зэрэг ерөөсөө бид нэг ойлгохгүй явж ирсэн нэг зүйл байгаа юм. Бүх юм ухамсартай. Амьтай хийгээд амьгүй бүх зүйл ухамсартай гэж. Гэтэл энэний ухамсартай та өөрөө харьцах юм. Бид нар ч амьгүй юмтай харьцах их дурггүй шүү дээ. Яадаг хөөхтэй зэрэг ерөөсөө амьтай юм байвал харьцана. Нүдэндээ харагдаж байгаа юмтай харьцана. Тэр ч үтгэл бидний эргэн тойрон бидний дээд ухамсарыг одоо мэдэж байдаг манай дээд тэнгэрийг ирээ сууж байгаа. Одоо энд ирээ сууж л байгаа. Тэгээ энийг харддаггүй ч байлаа гэсэн байгаа гэж бодож тэрэнд шүтэж бишрэх шаардлагатай байгаа юм. Энэ ийм учиртай. Тэгэхээр энэ хувь хүний хамгаалал. Энэ айл гэрийг мөн ялгаагүй саяхтай адилхан энэ айл гэрийн хамгаалах хэрэгсэл байна. Тэгэхээр танай гэр тэр ямар нэгэн үл ойлголцол байж байгаа бол гараад ирдэг. Хүүхэд нь нэг тонч нэг бүтдгүй энэ төр байж болох шүү дээ. Сахилахгүй идэх ч юм уу. Эсвэл үгэнд ордоггүй ч гэдэг юм уу. Хичээлдээ жаахан таарахын ч гэдэг юм уу. Янз бүрийн юм байна л да. Гэхдээ хичээлдээ таарахын бүхнийг муу гэж үзэж болохгүй юм байна. Ер нь муу хүн гэж нэгж байхгүй гэдэг. Тэгэхээр энийг энэ картандаар өрхийн тэргүүн нэрээ бичлээ. Өрхийн тэргүүн болоод одоо гэргий энэ дээр 10 хорооныхаа хээг тавилаа. Ардаар нь хүүхдүүдийн зурагтай хамт өөрийнхөө зургийг хоёр эхнэр нөхөр хоёр зураг тавьчлаа. Танай гэрт ингээд хамгийн хүндэтгэлтэй газар байрлуулчлаа. Жишээлбэл хамгийн хүндэтгэлтэй газар юм уу зүүн хойдолдоо тавилаа. Тэгэл танай гэрт энэ за хамгийн доотлол нэгтэл 20 хоногт л танай гэрт энэ үйлчлээд эхэлнэ. Зарим нь маргааш нь эхэлсэн гэж ярьдаг байгаа юм. Алс улсууд. Тэгэхээр зэрэг яа дээ. Нөгөө үл ойлголцол алга болно. Ажил нь бүтдэг болно. Өвчин зовлон тусдаг ханиа төрдөг байсан бол баг дээр нь байхгүй болно. Ийм гайхамшигтай юм байна. Албан газруудад зориулсан юм бас байна. Бизнес хийдэг улсууд аваа тавьчих болно. Эсвэл жижиг төрхөн нэг 20 орчим хүнтэй жижигхэн хөөрхөн нэг ийм өрөөнд суудаг нэг 4 хүнтэй ч юм уу 15 хүнтэй жижиг байгууллага зөндөө ч компани. Тэр аваа тавьчих юм бол танай ажил сайхан болно. Хүмүүс чинь ерөөсөө зүгээр ингээл ажил нь бүтээд л тэгээд өвчин зовлон ярихаа байна. Цаад гэрүүлэн сайхан болно гэх юм чинь. Ийм юмнууд байх. Энэ зис одоо хэрэглэгдэх хүнийг духан дээрээ тавиад ч юм уу нөгөө имчилгээнд хэрэглэж байна л да тийм үү. Тэгэхээр яг хэрэглэж хахад ерөөс огт хөдөлгөөнгүй хүний духан дээр тавьсны дараа нэг хэдэн минутын дараа духан ингээд хавар болсон байх юм. Тэгээд энэ үйлчилгээ технологи суйрлуулсан учраас үйлчилгээ нь хурдан хурц байна гэж ойлгож болох уу? Нэгдүгээр тэгж ойлгож байна. Хоёрдугаар тэр зэсийн дутагдал байна гэсэн үг. Зэсийн дутагдал байгаа учраас тэр зэсийг биеинд шингэж орчиж байгаа. Тэр хэдхэн минутын дараа бас эргээд байхгүй бол. Зарим хүний ингээд нүүрэн дээр ингээд өрхөхтэй зэрэг ингээд одоо өрхөхтэй зэрэг нүүр нь ингээд тас гар болдог. Тэгээд дараагаар нь огт зүгээр. Зэснийхэн дутагдал нөхөгдөж ийн гэсэн үг байна. Тэр технологи нөгөө хурдтай учраас орж байгаа юм. Ер нь тэгээд энэ энд байх юмнууд тавиатай байгаа л да. Энэ дандаа энергийн бүтээгдэхүүн. Эм биш ээ. Энэ бол эм биш ээ. Энэ дандаа одоо энэтхэгт хийсэн аюрведийн ухаанаар одоо бүтээсэн энэ одоо барийн гэж зүйл байгаа. Энэ одоо 3 янзын барийн байна л да. Эрэгтэй барийн, эмэгтэй барийн, эрч хүчний барийн. Энэ барианыг уусаар яах юм? Та эмчилгээнд орсны дараа энийг хэрэглэхээр таны тэр энергийг улам хадгалнаа. Тэр бие улсын энергийг барьнаа. Эн чинь ингээ хүн эмчилгээнд орлоо, энергээр дүүргүүллээ, биеийн сайхан боллоо, өвчгөө өчлөө. Тэгтээ зэрэг манайхаа ерөөсөн бодож байгаа. За одоо ерөөсөн юу ч хийсэн яа дий. Архич уусан яа дий, яасан ч яа дий шгүй юм боддоо шиг зарим. Уг нь дэг журам гэж байна л да. Тийм мундаг юм байхгүй. Та арх ууж болохгүй. Учиргүй арх ууж болохгүй. Та хүнд юм өргөж байгаа та нуруугаа муруулгацсан бол тэрийг эргээд та нэг 27 хоног тесчих. Их хүнд юм битгий өргөө гэж хэлчихшээ. Их даарч болохгүй. Ууралж болохгүй. Бухимдаж болохгүй. Манайхан чи их уур бухимдал ихтэй байна шүү дээ.
Бас зарим талдаа цай. Бас нэг зүйлийг асууя. Өөрөөр хэлбэл давсыг бол монголчууд нөх хүүхдэд ширгэлэхтэй хэрэгэлдэг. За мөн одоо өнөөдөр орчин цагт бол одоо шоу бизнест бид нар харж байгаа сумогийнхан бол барилдахаас өмнө одоо ингээд давс цацдаг. Тэгэхээр энэ танах бас имчилгээнд давсыг хэрэгжилж байгаа учир нь юу вэ? Энэ одоо хоёр янзын давс байдаг юм аа. Жишээлбэл энэ одоо сэгсэрдэг давс, цэвэрлэгээ хийдэг ийм давс байна. Манайхан бол энэ зарим нь бол юу гэдэг вэ? Баллуур гэж нэрлэсэн. Өвчтний дээр ингээл сэгсэрхэд маш гоё үнэр гарна. Тэгээд энүүгээр яг уу тэр биеинд байсан өвчин ингээл хөөгдөө гарчин гэсэн. А нөгөө нэг давс нь болохоор ингээд найруулдаг. Тэгээд хүний туслаар өгдөг тийм давс. Тэр давс бол дотроос найруулсан. А ерөн тэгээ энэ энергийн бүтээгдэхүүн нэг онцлогны хөвгтэй зэрэг. Манай Европ хэмжээний зарим эм тунгууд бол дотор хэрэгэлдэг гэж бичсэн. Гаднаас нь төрхөж болдгоо. Гадна хэрэгэлдэг гэж бичсэн дотор нь гож бол. Энергийн бүтээгдэхүүн энэ зүйлүүд бол хэрв заяа энэ зүйлийг л та гаднаасаа төрөх гэж хэлсэн бол төрөхийн гадна өшөө ууж болно, туслаар уuna. Энэ одоо толгойн өсний тус нартай л дээ энэ гайхамшигтай зүйл. Манай монголчууд толгой их өвдөх юм байна. Тархины ингээл хөдөлгч тэрийг мэддэг би та одоо хэзээ юунаас унсан. Би дээр үед мориноос онж ирсэн. Би нэг машинтай мөргөлдсөн байгаа юм гэлээ. Тархийн тэгшиллээ дараа нь энийг таны толгой төрхлөө. Таны толгой бол одоо эв эрүүл савсар болно. Тархинд байсан наалдцыг арилгалаа. Тархин наалдсан тэгэл мэдхгүй яваад байдаг. Тархинд байсан судасны тасархайг нь залгалаа. Судасны нарийнсэлтийг гаргалаа. Энийг дараа нь төрхөх ёстой. Та энийг хэлсний дагуу төрхүүл одоо их сайн өдөрт нэг удаа төрөх. Манайхан бол ингээ хэлснийг мартчихдаг. Гэхдээ уг нь хэлсэн зүйл бол тийм хүнд биш л их хялбар. Тийм байдаг. Тэгэхээр энэ танд үйлчлүүлсэн хүмүүсийн санал сэтгэлийн дэвтэр надад байна л да. Тэгэхээр эндээс би нэг зүйлийг бас үзэгчдэд дуулгаад хэлчихье гэж бодож байна. Ер нь юм бол баримттай нээр тийм үү. Тэгэхээр энэ Янсан Жавын Мөнх хоёр гэдэг хүн энд танд сэтгэлдээ бичиж үлдээсэн байна. Багнуур дүүргийн 3 дугаар хороо 39-ийн 10-т оршин суудаг Мөнх хоёр гэдэг хүн бол анх эрэхтэй толгой эргэдэг, өвдөг чих, баруун талын чихний сонсгол муу зүрх дийлсэж бачимддаг, нуруугаар өвддөг, үе мөч өвддөг, хоолоо одоо чангаадаг завууртай байсан гэж байна. Тэгээд энэ өвчин завууруудыг ангааж, чин сэтгэлээсээ эмчилж, энерги харилсан Дэнсмаагч мөнх жаргал эмч нартаа маш их баярлаж талархснаа илэрхийлж байна. Баярлаа гэсэн байна тий. Тэгэхээр одоо маш олон завуурууд энд бичсэн байна л да Мөнх хоёр гэдэг хүн. За тэгэл энэ дээр тариац сумаас охинтойгоо ирсэн төвшин төгс баясгалан гэдэг хүний бас одоо сэтгэгдэл талархал энд ингээд байж байна л да. Тэгээд ер нь бол 1000 сонсохоор нэг үз гэдэг те очиод үзвэл бас хүмүүс өөрсдөө мэдрэх бололцоо байгаа хаа гэж бодож байна.